Наадмын өмнө нэвтрүүлгээ бид Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хардстай Сэрүүн булгийн хөндий Хардстай оног гал уян дээрээ сүргэж байна. 1960, 70, 80-ад оны үед алдарт 3 хүрэн газаргаараа ар алхахын наадам наадаж олон айраг төрөө авч уяаны эрдэм унган адуугараа гайхуулж явсан Монголын анхны мандаа уяачдын нэг Сампилийн Гисэрвангойн адууны удам өгчлөөр уяагаан чимсэн Хардстай оног гал 2010 онд байгуулагдажээ. Жил ирэхээр гал уяа өнөр өтгөн болж аймаг сумын алдарт уяач, залуу уяач тэгээд 20-од уяач хүлэг мордойн сойж байна. Өнгөрсөн хугацаанд аймаг сум бүс овооны наадмаас Хардстай оног галынхан олон айраг төрөө өртөж нутгийн их уяачид өвгдөөдсэй баярлуулад байна. Наадмын өмнө нэвтрүүлгийн уран бүтээлчдийг очиход Хардстай оног галын наадмын сорилго уламж туралдаан болж байлаа. Энэ удаад их нас дааг гсэн 2 насны мөр уралдаж Эрдэнэ сумын уяачид наадмын өнгөө үзлээ. Их насны мордын уралдаанд 80 гаруй урдан хүлэг хурдлаа. Эдгээр мордын дотор аймаг сумандан олон удаа айраг төрүүлсэн хүлэгүүдч байсан. Энэ жил Төв аймгийн Эрдэнэ сум 95 жилийн ойн баяр наадамтай тул Эрдэнийн уяачид Эрдэнээс хүлэг мордын уяагаан жигдрүүлсэн нь их мордын давхилаас харагдаж байсан юм. Их насны морд барайнд ороход Эрдэнэ сумын жолоотваг Хардстай оног гал уяаны Мянгар сүрэнгийн мэд жаргалын цагаан морь төрүүллээ. Цагаан морь энэ жил 15 настай 20 гаруй наадамд төрүүлж айрагдсан хурдан буян юм. Аман хүзүүнд чулуутвагийн уяач Жамсрангийн Содмын бор, Айргийн 3-т Өгөөмөр багийн Нэргүй мөхөтийн хэр, Айргийн 4-т чулуутвагийн аймгийн алдарт уяач Гомбын Би Эрдэнийн Цавдэр, за Айргийн 5-д Баян Туул багийн 3-р авгийн уяач Отон жаргалын Балжин нэмэн хулмөр хурдж уяа сойлго эвлэг сайхан байгаа харууллаа. Би Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар агийн уяач, сумын алдарт уяач Мигомны Мин жаргал гэдэг хүн байна. Тийм. Бор морныхын удам өгшил ямар мөр байна? Хаана уралдав? Миний энэ бор мор бол манай өөрөө унгамор. Энэ эцэг тал нь болохоор сандагдор Жон хар гэдэг адуу орсон. Тэнхэр манлын. Одоо нэг улсад ам өгдүүлдэг. Тийм. Энэ жил болохоор нэг 5 онд төрүүлээд энэ галынхаа нааданд төрүүлээд хавар болохоор энэ дүүнүүдийн энэ овоога дахиад Миланы нааданд Айргийн 5 дурталсан мөр байгаа. Хардстай оног галын наадмын сорилго уралдааны дагны уралдаанд 50 гаруй хурдан дааг давхлаа. Хамгийн залуу унаач нь энэ жил 4 настай Батбаярын Батбаяр хүү юм. Дагны уралдааны хамгийн залуу унаач нь энэ жил 4 настай Батбаягийн Батбаяр хүү. Батбаяр 4 настай хэрнээ морь унаа зогсохгүй хурдан морь унаж байгаа нь аргагүй л талын удаачин монголчуудын үргэлжлэл байна. Тэрээр буган халтар даахтайгаан энэ жилийн сорилгод уралдаж 20 гаргаад барайнд орлоо. Нэг үгээр хэлбэл бяцхан унаач халтар даах 2 модтой тавьсан байна. Хурдан дагны уралдаанд Эрдэнэ сумын Тамганы 5 дугаар багийн малчин сумын алдарт уяач Лав дөржийн Мегмөр дөржийн хүрэн даг төрүүллээ. Заман хүзүүнд чулуутын 2 дугаар багийн залуу уяач Баасан хүүгийн Бям дөржийн хонгор, Айргийн 3-т нийслэлийн Баянзүр төргийн уяач Болдбаатарын Амгалан Баатрын хүрэн, Айргийн 4-т Өгөөмөр багийн малчин сумын алдарт уяач Бат Эрдэнийн Батбаягийн Боралзан, Айргийн 5-д Баян Туулын 3 дугаар багийн уяач Батгон жаргалын Балжин намын хэр дааг хурдлаа. Энэ үүлэр нь оролцсонгүй одоо өвлийн наадам харьчаад энэ үйл моринд яваагүй л байгаа. Тэгээ хавра аваа дахилгал эхэллээ. Аваа дахилгаар сайхан яасан. Жанчууланд их морь таагаартаа очоод их морь төрүүлгээд дааг маань төрүүлсэн. Энэ бус усны морьдээс бодоход ер нь даагны уяа арай өөр үз. Дааг яг нэг хөнгөн тавиад байвал хөндүүр солохгүй хөнгөн тавиад байвал гайгүй шүү дээ. Цагаан шуурснаас бол юм доо дааг бол. За та бүхэн сайхан цуцгааж байна уу? Сайхан цуцж байна уу? За морь хурдан уяа эвлэг байна уу? Үнэхээр Тэвтэй хурдан байна. Таны хувьд одоо бас гал уяаныхаа хамгийн хамт хүн ер нь одоо нас өдөр хэд хүрж байна? Хэдэн жил одоо энэ төр төмний их цэнгэл наадам баяр наадамд морь уралдуулж энэ хүлэг хурц түргэн мортойгоо ойрхон явна. За би 1979 оноос хойш л тэгээд энэ уяан дээр хосуур өргөж ингээл явж байгаа хүн дээ. Одоо бараг 40 жил ингэж ойж байгаа. За одоо манай сумын адууны толгой бол за нэг 15,000 толгой мал нэг төм гаруй адуутай. Тийм сум байж. Олон сайхан адуутай тийм ээ. Олон сайхан адуун дотор одоо Гисэрван адуу хурдны чиглэлээр за даваасруу адуу гэдэг хурдны чиглэлээр
юу яаж байгаа тав адуу гэдэг энэ ерөнхийдөө 3 том чиглэлийн одоонуудаа бас тойргийнхоо бүсийнхаа сумдууд дүүргүүдтэй бас уралдаж амжилт гаргаж улс аймаг бүстэй бас амжилттай сайхан уралдаж байгаа. Сүүлийн жилүүд бол манай залуу яачдар бол маш одоо эрчимтэй ямарыг одоо жилийн дөрөв үйлрэл уйдаг юм болсон байна. Бороо зэрэгийнхаа удам мөчлөг яриач. Дээд өгчлөн ер нь ямар удам мөчтэй. Их талаан дагуул ер нь ямар адуу байна. Одоо унган дээд эцэг нь бол энэ мансуур гэдэг үгнээс энэ бараа саялаа аваад тэрийг азрах тавьсан. Тэгээд миний нэг алтраг өнөлтөлдөө. Дааганда суманд гуруулаа зүтлэндээ 7 гар төглөө 8 төглөө. Сүдлэндээ налахт хайргадаад багнуурт ус хайргацсан сүдлэндээ. Хязааландаа сумандаа төрүүлээд нодон соёолондоо сумандаа төрүүлсэн. Энэ жил авч яваад одоо гайгүй штайхан л байгаа. Наадан дээр нь гол хүрэгтэй оролцож байгаа хүн бол бас манай сумын алдар туяаш цолом ах маань байлаа. Тэгээд цолом ахынхаа асанд өнөөдрийн уяа соёлго ямар байна? Наадмынхын өнгөөс сониос сонсё. 2002 оноос бие дааж мөр уяад өдийг хүртэл үйж байна. Тэгээд ерөнхийдөө манай хастааны гал маань 10 нэлээд гаруй гишүүдтэй. Тийм тэгээд 13 хүний тэгээд нийт ерөнхийдөө 30-аас 40-од адуул үйж байна. За миний өвгцэг Самплин Гисрман гэдэг хүн бол одоо анх 1966 он буюу одоо улс хувьсгалын 45 жилийн ойгоор тий одоо анх л одоо моринд медаль гэж одоо олгож байхад анхны алтан медалийг авч ирсэн. Ийм сайхан одоо нэр алдартай ийм хүн байдаг. За тэгээд улсад одоо 2 төрөө 13 айрыг авсан амжилтаар бол Монгол улсын манлай уяачийн болцлыг хангасан. Тэгээ яг ер нь бол одоо би хамгийн одоо баг хүрээ азаргын мөлөн хүрээ азаргын унжээсэн. За тэгээд 89 онд бол одоо авигаа алдарт авдгийн урд жил одоо 89 онд одоо цол авсан шүү дээ алдарт байс цол авчихсан. Тэгээ би 88 онд хамгийн сүүлд нь одоо баг хүрээ азаргын унжтай нэг өдөр 2 харигдчихсэн. Одоо азарга унж 4-т ороод даахтаа 3-т улсын баяр наадам тий. Ийм одоо сайхан хүн байдаг юм аа. Монгол улсын гавьяа жүжигчин Гинэнгийн Батбаяргаа, Морины Батбаяргаа олон сайхан уран бүтээлийг үзэгчдэд хүргэж сэтгэлд нь хоногч сайхан дуусан байдаг. Тэдний нэг нь 3 хүрэн гэж сайхан дуу. Тэгэхээр энэ 3 хүрэн гэдэг энэ сайхан дууны үгийг бичиж толилуулсан үзэгчдэд одоо энэ танил болгосон уран бүтээлч бид нөхөд сууж байна. Бас уяач тийм ээ. 2014 онд манай Эрдэнэ сумын түүх 40 жилийн болсон. Тэр ойдоо зориулж Эрдэнийхээ одоо энэ Монгол улсын манлай уяач Самплин Гисрман, аймгийн алдарт уяач Шарнайдан, аймгийн алдарт уяач Багагийн Александр гэдэг эдгээр хүмүүсийн 3 хүрэн одоо хурдан 1966 оноос хойш төрийн наадам зам заасан энэ хурдан хүлгүүдэд зориулж дууны шүлэг нутгийн хүү бичсэн байнамаа. Тэгээ эдгээр сайхан хурдан хүлгүүдийн маань дууг Монгол улсын гавьяа жүжигчин Батбаяр ах маань дуулаад Хос шаргын баасан дээр жах маань аян хийгээд тэгээд энэ сайхан дуу бүтэж өнөөдөр бас Монгол наадмын хомерт ихсгэлж байгаа. Ийм сайхан уран бүтээл болсон. Алдар цуутай урман хүрээ Цум цумын